За сайн байцгаана уу та бүхэндээ орой мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо таны дараа 7 хоногт ерөнхий ямар хүү үйл явдлууд голдоо болох нь юун дээр анхаарах нь тэгээд таны дараа 7 хоногийн энергийн цохилтлогоо ямар байхлаар одоо хэдүүлээ хөзөр дэлгэх болно. За нэг бяцхан гоё юм хэлье. Би бас нэлээд удаан бодлоо. Тэгээд та бүхэнд нэг гоё юм санал болгох шийдлээ. Одоо та хэрхэн яг зүүн совингоо өөрөө бас тийм зөв одоо сонсож сурах уу? Яаж одоо зүүн совингоо бас зөв мэдэрч сурах уу? Яаж тэр талаар одоо хөгжүүлэх үйл талаар одоо тийм чадахгүй эсвэл мэдэхгүй зүйл эсвэл тийм төөрсөн байдлаар байгаа бол би та бүхэнд яг энэ талаар одоо зориулсан 6-7 хоногийн сургалт хийхгээ бэлдэж байгаа. Ер нь сургалт 1-2 7 хоногийн дараа л эхэлнэ. Та бүхэн сонирхож байгаа бол одоо хувь чатаар холбогдоорой. За юу вэ? Одоо буцаад хөдөлгөөг ороход аягны боол, савааны хүлэг-баатар болон хатан гэсэн 3 үзэр байна. Аль одоо нүдэнд тусч байгааг сонгоорой. Бусад чулуу хамаагүй шүү. За 3 2 1 хөдрөө сонгосон гэж найдаж байна. Эхний хөдрөө дэлгэцгээе. За эхний хөдөр маань аягны боол. За хөдрийг ажиглавал нэгэн залуу их тийм царайлаг одоо аяг орчихсан далайн эрэг дээр гоё хувцастай аяг нь бас дотор заах хэрэгтэй байгаа юм. За юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоног таны хувьд илүү тийм мэдрэмжээр илүү хөглөгдсөн ер нь нэг юм хэмжигдсэн те заавал нэг юм одоо болохгүй бүтгүй биш илүү залуу хүний юугаар болгоё бүтээ энийг тэгээд айгүй тийм урам зоригтой дүүлж одоо хийж дүүлсэн их гоё мэдрэмжийг мэдэрсэн тийм 7 хоног одоо энэ байх нэ гэж гарч ирж байгаа юм. Тэгээ ер нь нэг юм ад жаргалыг мэдрээ, юмыг болгож бүтээ, амьдралаас үргэлж тийм дарк харанхуй биш. Тэр талаас нь илүү харсан 7 хоног байх юм уу даа гэж одоо эхний өдөр дээр гарч ирж байгаа маа. За тэгээд энэ хөдрөө одоо 2 дахь утга нь гэвэл ийм байгаа юм. Ерөнхийдөө нэг талаасаа бас аюу сайхан мэдэрч байгаа боловч нөгөө талаасаа бас жоохон эмзэг мэдрэмтгий байх магадлал жоохон байгаа шүү. Тэгээд заавал юм болгоно бас сайн гэж юу яах вэ? Бас жижиг сажиг зүйлээр эмзэглээ, бас хэтрүүлээд их магадлал ер нь байгаа. За тэгээ ер нь бас тэгээд болох үйл явдлаас нь харуул таны амьдралыг бас тийм гжид хэмжээний үйл явдал тэ ялангуяа юу талаасаа харилцаа талаасаа эсвэл үйл явдал талаасаа таны амьдралыг одоо илүү их юм гоё болгоё гэсэн одоо гоё бүтээе гэсэн эсвэл шинэ харилцаа оруулъя гэсэн тийм төрлийн одоо үйл явдал болох нь. Энэ одоо тийм болдоо хайр дурлал гэж болно эсвэл найз нөхдөд гэж болно эсвэл амьдралын гоё тийм шинэ бас боломж бас байх магадaltaй юм шүү гэж эхний үзэр маань гарч иж байгаа юм аа. За тэгээд одоо 3 дахь нь гэвэл ийм байгаа юм. Ер нь та бас нэг зүйл юу. За ихтэй анхааруулж юм гэвэл юм байгаа шүү. Мэдрээ сайхан мэдрээд гэж болж байна. Гэхдээ одоо юмаа хийхээ мартаад хэд сайхан сэрүүн зүудлээд тэ одоо гэдгийг ингүүл гоё тэгвэл гоё гэсэн яг ориг зүйлсүүд дээр жоохон анхаарал хандуулах болох одоо анхаарлаа сарниулах эсвэл одоо яг жоохон сул суух магадлал яг ажил төрлөг хийхээс илүү мэдрэмжинд чиглэсэн хувийн харилцаанд илүү анхаарал хандуулад гол хийх ёстой жанжин шумаас бас одоо хэтрэх магадлал нэг талаас байгаа юм шүү гэдгийг одоо энэ хөзөр маань анхааруулж байгаа юм аа. Тийм болохоор бас аль талаасаа анхаарах хэрэгтэй. Одоо энэ хөзрийг харал та. Тойроод одоо ингээд одоо нэг тал нь цагаан чулуу, нөгөө талаас хар чулуу. Аль нь бол одоо хар чулуу бол хамгаалтыг, цагаан нь бол одоо азийг бэлгэдэг юм. Таны амьдрал одоо яг одоо бас хийх юмтай, зөндөө ингээ хийх юмтай байгаа ч гэсэн мэдээж хит их зовлонгийн төгсгсөн жаргал авдаг штэ. Тэгтээ бас зорилгоо мартчихлахгүй шүү. Энэ чиглэсэн юм хийх хэрэгтэй. За тэгэхээр бас хэтрүүлж болохгүй. Тэгтээ ер нь бол амьдралын сайхан мэдээ тийм сайхан баланстай байгаарэ гэж энэ 7 хоногийн эхний хөзөр маань хэлж байна. За тэгээ бас нэг зүйл анхааруулах гэвэл ийм юм байгаа юм аа. Ер нь бас жоохон за яг юу гэж болно. Энэ 7 хоног сайхан юм хий, болгоё бүтээ, дайрч орё гэд болж чадчих заяа. Тэгтээ хит бас өндөр хүлээлт өөртөө болон өрөөл тавих
Эсвэл ажил төрөлдөр тийм огцом шууд амар тийм баяжин бараг л те Монголын дараагийн Elon Musk ч юм уу дараагийн тойг мөг болно гэдэг юм уу өндөр тийм хит юунда сэтгэл хөдлөлтөд автаад өндөр мөрөөдөл тавиад дараа нь тэндээ хүчтэхгүй байхгүй гэдэг юм бас жоохон гарах гэдэг шүү. Тэгэхээр аль аль талдаа бас бодолтой байгаарай. Яг хөө мэдрэмж юм дээр чих хөглүүлээ сайхан ажралтай байх болж байна. Хит бас хашаалж бас юу яах вэ? Гэхдээ одоо тийм ер нь нэг юм энэ цаг мэдрэмж чинь яг бодит амьдрал ажил руу орох үедээ бодолтой байгаарай гэж эхний өдөр маань гарч байна. За эхний өдөр гэдэг юм биш. Хоёр дахь нь 8 сава. За нэг 8 мод ингээд пуужин дуулсан лугаан мэт ингээд байж штэ. За тэгээд ингээд сайхан ажил төрөл яд юм байжээ болж байна. Маш сайхан ингээд урам зоригтой байгаа учраас айгүй сайхан үйлдэлүүд гарах юм байна. За зүгээр үйлдэл биш ингээд бүр хурдтай, хүчтэй, тийм дайчин үйлдэлүүд маш сайн гарах юм байна. Одоо айгүй энэ 7 хоног бол таны хувьд их бүх юм хурдан болно. Тааж өөрөө бүх юм хурдан хийн. Угаасаа хурдан бол хаарч аргагүй болно. Тэ? Бодъё л доо. Жишээ нь цагт нэг удаа автобус ингээд ирдэг. Тэгэхэд одоо цаг хүлээх үү эсвэл автобус руу гүйх гэдэг чинь яг ойлгомжтой байсан. Автобус руу гүйнэстэй одоо. Яг тийм үйл явдлууд энэ 7 хоногт зөндөө болно. Гэхдээ тэр нь одоо эхний чулуутай адилхан азийн чулуу учраас амьдрал таныг бол тэгэхээр сайхан азтай оттой байгаасаа нөгөө талаас бас амьдралаа бити үүдээсэ гэсэн зүйлсийг жоохон явуулж байгаа юм аа гэж одоо хоёр дахь өдөр маань гарч иж байгаа юм аа. За тэгээд бас нэг 51 юм анхаарахад юм байна. Энэ 7 нэлийн хөдөлгөөнтэй байна гэдэг нь зүгээр нэг хөдөлгөөнтэй ажил төрөл биш давхар аялах магадлал байгаа шүү. Ер нь хүмүүстэй нэлээд хол явах ч юм уу тийм зүйлс байгаа учраас ер нь жоохон бодолтой байгаарай гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Хамгийн сонирхолтой нь гэвэл энэ ингээд айгүй хурдан бүх юм болоод байгаа үз. Мөнгө сайн санхүү яах юм. Айгуус энэ 7 хонд бас орлого сайтай байна. Нөгөө талаас бас сэр хэмжээгээр бас зарлага гарч байгаа байх учраас ер нь жоохон юу яагаарай. Энэ 7 хоногт гандан мандан гардгууд нь хэдэн бол ер нь нэг юм зарлагын үүдийг хааж орлогын үүдийг ер нь тогтвортой нийлгэх. Тэгээд дэд хөрөнгөө тийм тогтоох маягийн тийм ном зам уншуулсууд дээр шүү. Ер нь энэ хүсрийг сонгосон унтаа яг энэ 7 хоногч биш ер нь жоохон тийм байгаа юм шүү дээ. Айгуу сайн олоод байгаа хэрнээ бас тэр хэмжээнд зарлага нэг гараад байгаа юм биш үү гэдэг бас одоо юм байгаад байна гэж энэ хүсэр дээр гарч иж байна. За тэгээд сүүлд нь ингээд энэ хүсрийг хоёр хүсрийг харахад ийм байна. Ер нь бол энэ 7 хоног аюул сайхан үйл явдлууд болно. Азтай ч үйл явдлууд болно. Бас одоо гэдгийг зардалтай ч үйл явдлууд болно. Гэхдээ их тийм сэтгэл санаа өргөссөн ер нь нэг юм амьдрал бас байнга тийм бас муу дарк хэцүү биш мэн гэдгийг ухааруулсан тийм гоё 7 хоног байх юм уу та гэж одоо энэ үзэгдэл гарч ирж байна. За харин одоо гаргалгааны наривчсан үзэгдэл рүү орцгоё. За эхнийх нь 7 сум insecurity буюу одоо өөртөө үл итгэх байдал юу гэдэг юм аа. Гэтэ та ер нь нэг юм энэ хөтрийг сонгосон хүнтэй жоохон шинэ харилцаанд орох, шинэ юм хийх, одоо ингээд юм шинэ ажил төрөл хийхтэй тийм зүйлсээр жоохон тийм залхаад юм уу эсвэл айгаад юм уу эсвэл чадахгүй байна. Энд чи юу штэ хүнд хувь тавилан яадаг гэдэг юмас ажил төрөлч бай, хайр дурлж бай, энэ ч жоохон тийм туулах юмуд гэж юм байдаг штэ. Тэрийгээ туулж ээж та дараа чи гоё юм үзэн. Тэгэхгүй бол хувь тавилан гэхээр л нэг юм зам дээр явж байгаа машин шиг биш. Одоо тийм яг боддороо одоо тийм туулах ёстой, авирах ёстой, мацах ёстой юм байдаггүй юу? Тэгэж маш сайн таны жоохон энэ амьдралаа жоохон мацаасай, өөрийгөө төлөө тэмүүлээсээ одоо гэдгийг тэмүүлж чадж байгаа бол битгий өөрийгөө тэгж хүн дээр цуж аваасаа гэж одоо хөзөр маань хэлж байгаа юм аа нэгдүгээр. За хоёрдугаар ер нь жоохон тийм ганцаардмал бас байна уу да гэж гарч ирж байна. Одоо энэ хөзрийн 7 одоо сумны бас нэг утга бол юм бидгийг. Та жоохон одоо энэ амьдрал таны жоохон ингэж сэгсчээд байгаа шалтгаан гэвэл та жоохон тийм зөв танил талтай болъё, зөв хүмүүстэй нийлээ, буруу хүмүүсээс холоо. Эсвэл ер нь амьдрал чинь хувьд баг байгаа бол бас
хүрээлэлээ жоохон нэмэх талаас ер нь нэг юм бодоод те таарлцсан зөв хүмүүсээс сайхан танилын хүрээг нэмээ танилцаад зөв талаас ингэ явбал маш зөв юм а гэдэг хөзөр гарч иж байгаа юм а. Тэгээд энэ 7 сумны нэг одоо хамгийн чухал утга нь юу юм гэдгийг танд яалчгүй энэ одоо туулах юм а та туулаа явж байгаа зөв. Тэгэд туулж байгаа юм а заавал тийм амьдралын хатуухтуу гэж харах ёсгүй. Харин ч бүр энийг давж гардаг чадaltaй ир хүн шүү те. Бас одоо Белазны мотортой атомжаттай хүн шүү дээ гэдээ өөрийгөө харах хэрэгтэй шүү. Битгий өөрийгөө бас ингээд эмороо би эсвэл ингээд хэцүү байна. Надаа ингээд гоё юм алга болох юм. Би амьдралаас болмоор гэж одоо битгий их бодоорой гэдэг хөзөр ингээд гарч иж байгаа юм а. За хоёр дахь нь нэг аяга. За амьдралын шин цикл яалч танд бол эхэлж байгаа юм байна. Энэ бол маш зөв, маш гоё зүйл. Ихтэй эхлүүлэхдээ одоо ингэ эхлээ явж байгаа зүйл дээр нэг юм ойлгомоор байна. Одоо юу яая? Нэгэнт ингэ таны амьдрал жоохон тийм хурдан, шийдэмгийн төс тас гэсэн нөхцөл байгаа учраас та бас одоо энийг өөр ингэж ойлгоод ер нь эндээс одоо яаж би одоо бас миний амьдрал гоё байж болох уу? Яавал миний амьдрал илүү тийм утга учиртай байх, тийм сайхан байх уу? Яавал юу гэхивэл ингээд санхүү бас гоё байх уу? Нэг тийм чөлөөтэй сэтгэхэд хит их тийм хаширлахгүйгээр бас хүмүүсээс сайхан ярилцаад юм боломжтойг хайгаад явбал маш дээр юм а гэдэг хөзөр нэг аяг гэдэг хөзөр юм а. За тэгээ юу яана чинь 8 одоо сум буюу ийм хурдтай амьдралын одоо гаргалгааны хөзөр штэ. Тэгэхээр таны амьдрал бас энэ хурдтай үйл явдал хурдтай юмнуудыг ер нь тад хасаарай. Дараа чи ингээд амьдралын бас үйл явдлууд чинь энэ их хурдыг шаардсан үйл явдал болох болно. Тэгэхэд бас та юу ягаарай. Ер нь энэ л сүнслэг хурдтай байх болно. Тэгэхэд та маш сайхан ингээд юмыг одоо байх хэвээр юм шиг хүлээж аваад гясгас хүлээж аваарай гэдэг үзэл энэ дээр ингээд гарч иж байгаа юм а. За харин энэ 7 хоногийн одоо орог төсрийг юу зүйлсэн байна харцгаая. За одоо 8 гартай чингийн одоо чи үгүй штэ. Та ингээд байнгын ер нь ийм стресстэй, байнгын уурлаад байгаа юм биш үстэй. Амьдралаас болж бүтэх юм мэдрээ байнгын тийм дандаа сөргийг хараад байгаа юм биш үстэй тий. Тэгээд байгаа бол таны энерги, таны ер нь ийм амьдрал чинь гацсан нэг ампрагийн тийм сонирн байгаад байна шүү. Одоо үгдгийн байнгын тийм өөр хүмүүстэй өөрийгөө харьцуулаад би ийм байцчихсан, тийм байжчихсан гоо ингэж хэлээгийнх нь бол тань их тийм сайн зүйл биш юм аа. Харин тэр өөрийнхөө энергийг цэвэрлээд өөрийгөө сайхан сэргээгээд одоо дасгал хөдөлгөөн ч юм уу хийгээд одоо стрессээ тайлдаг ч юм уу те. Гоё мимиг гоё мэдрээрээ амьдрал юу шүү. Тэгэхгүй бол дараа нь ингээд таныг хүслийг чинь бүх хүслийг чинь 9 хүслийг цаахан биелүүлээд мөнгөн цардаг тавьд өгсөн ч та тэрнээс олж хардаг л байхгүй юу. Нэгсэндээ одоо зарим хүний амьдрал юу болсон байдаг юм. Хичээхэн үр дүн биш зүгээр л муу мохын мэдрэх гэж одоо тийм амьдарч байгаа юм шиг болсон байдаг. Яаж жаал ямар нэг юм уусаж муухаараа яаж жаал ямар нэг бас одоо тийм стресс ирэх шүү. Таажсан ч тийм байх гэдэг. За тэгвэл энэ 7 хоног одоо таны энерги ямар хөө байх нь вэ? Гэхдээ энерги нагад ажиггаад байхгүй. 9 аяга хардаа хорд хүсэл биелэх үзэр ад жаргалын үзэр. Юу ууг нь бол энэ 7 хоногуд их тийм одоо энерги авах чакраны хувь таны сайхан ад зэвээсэн, манифест сайхан биелсэн жоохон ачаалттай байх боловч одоо ингэдэг чинь нэг лав оюутан цагт бол ингэдэг байсан. Амар хэцүү шалгалт болох хэцүү юмны дараа тэгээ оройн сайн найзуудаараа суугаад гоё байх шиг сайхан юм байдаг байсан. Тэгэл гоё шүү дээ. Тэгэхээр эцсийн шалгалын дараа бол тэгэл за сайн ч явсан, муу ч явсан оройн шинжилтэй. Яг л тийм үйл явдал таны амьдрал энэ ланд болно гэсэн үг. За юу. Тэгэхээр одоо нэгсэн сайн зүйл зөндөө сайхан болно, сайхан амьдрал гэсэн зөндөө болно. Тэрнээс сайхан илүү төвлөрөөрэй гэж илүү сайхан энэ 7 хоногт илүү сайхан төвлөрөөрэй гэж гарч ирж байна. Үгүй бол та ер нь амьдралын сайн сайхныг мэдрэхгүй өрхөн энэ 7 хоногт. За ингээд одоо эхний өдөр маань дуслаа. Хөсөр дэлгэцнүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн бол маш баярлах болно. За тийм мөн та гүлгний өтгөн дээр юу хийх өсч ямар хол зорилготой байна. Юуны төлөө тэмүүжингдээ бичээ явбал тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирлалт өрөөлөх болно. Тэгээд дашин дуртууд ингээ байнгын стресстэй, байнгын тийм тогтворгүй ааштай хэцүү байгаа бол юу яараа одоо
Та бүхэн минь миний энерги цэвэрлэлийг одоо Oracle давсыг хэрэглээд үзээрэй. Ердөө 10-аас 20 минут сайхан одоо давс усанд ороод эсвэл юг бол баантай усанд одоо төмпөндөө усанд ороод 10-аас 20 минут сайхан бясал хийгээд тэгээ сайхан гараад ирэхэд бол айгүй сайхан энерги сайхан цэвэрлэгдээд би чинь сайхан амарцсан гоё байх болно гэдгийг би өстой хаач хэлнэ батарааны ч хэлнэ. Угаасаа ингээд 2 сар орчим 3 сар болж байна. Хүмүүс маш сайхан амсаатай байна. За тэгээд дашрам дурдахад энэ 7 хоногоос ерөн сайхан ад жаргалыг мэдрээрээ айгүй амар сайхан мэдрээрээ хайрыг мэдрээрээ. За ингээ одоо 2 дахь хөзөрлөвгөө орцгоё. За 2 дахь хөзөр маань Саваны Хөлөг Баатар. За хөзрийг ажиглавал говь зөөл газар нэгэн баатар ордоо амар тийм дайчин дайрч ороо өстэй хэний чамаагүй хаашаа явж байгаач мэдгүй ихтэй ямар ч амар тийм дайрсан маягтай байна. За энэ 7 хоног бол таны хувьд их сонирхолтой 7 хоног болно. Ер нь одоо тийм айдас хүйдс ч юм уу эсвэл одоо ингээд удаан ингээд юу яж чадахгүй байгаа зүйлсүүдтэйгээ нүүр тулж чадахгүй байсан зүйлсүүдтэйгээ ингээд тэмцэх тий болгон бүтээнэгч дайрах. Ер нь өмнөхөөсөө илүү их тийм зоригтой болсон юм шиг одоо санагдах. Одоо энэ нэг юу гэдэг штэ. 3-4 хоног татчихаар ер нь бас л үзэл санагддаг хүмүүс байдаг та. Яг тийм жоохон болох магадaltaй шүү гэж одоо энэ хөтөр дээр бол гарч иж байгаа юм. Тийм учраас одоо үедгийн энэ 7 хоног бол таныг ер нь жоохон тийм болж бүтэхгүй эсвэл амьдрал чинь нүүр тулуулах дургүй байгаа зүйлстэй жоохон нүүр тулуулах, гайд үзүүлэх эсвэл одоо юу гэдэг ер нь нэг юм яг болгоё гэсэн зүйлсүүдгээр тийм одоо чинь яг зарим зүйлсийн цаг нь ирэхээр хүний юу гэдгийг хувь тавилангаас өөрөө бүр ингэ тийм уур хүрдэг ч юм уу эсвэл ингээд бүр аим дотгонд авчтаад бавчиндаад бүр хэцүү байдаг. Тэгэхээр одоо гэдгийг хийх цаг нь болсон зөндөө их хийх юм байгаа учраас таныг энэ 7 хоног бол их тийм эрч хүчээр дүүргсэн аюу тийм өндөр тэмүүлэл тайвайлгсан их тийм дайчин энергитэй, дайчин үйл явдлуудтай 7 хоног одоо байх нэ гэж ихний одоо хөзөр төр бууж байгаамаа. За бас нэг одоо хөзрийн 2 дугаар утга нь гэвэл юм байна. За тэгээ юм туулж болж байна. Гэхдээ юу шүү та бас ганцаараа нэг туулах одоо аль болох баг туулах ч юм уу хүмүүсийн тусламж авах хэрэгтэй. Нөгөө талаас угаасаа энэ 7 хоног таны одоо их тийм гоё хүмүүсийн сэтгэл одоо энерги өндөр байгаа учраас бусд хүмүүс таны илүү их тийм гоё өөр харах, илүү сэтгэл татамгаж харах, харизмтай гэж харах. Та ч гэсэн өөр илүү тийм харизмтай байх. Хүмүүстэй ер нь нэг юм ганцаараа уучраад ганцаараа болгоё бүтээй биш. Ер нь цогтой хүмүүсээс сурсамж авах юм байна уу, юу байна уу те. Тэр талаас нь их тийм харсан. Ер нь нэг юм юмий дайрыг гэтээ бас юм шууд муухарлж дайрахгүй тийм бай гэдэг хөзөр одоо тийм бай гэдэг утгаар ингээ гарч иж байгаа юм. За 3 дахь утга нь юу юм байгаа юм. Та юу яаш шүү. За яг хав ингээд амар тийм дайчин яад гэдгийг болж байна. Нөгөө талаас жоохон тийм ууртай, уцаартай, жоохон тийм одоо тийм хүмүүстэй тийм түргэн тийм шуурхай, яаруу, адгуу, жоохон тийм байх магадлал байгаа шүү. Зарим тийм учраас одоо юу гэх юм бас жоохон эхлээд маш сайн юм төлөвлөөд дараа нь юмнуудаа хийгээрэй гэж гарч байгаа юм. Тэгээд гэтээ за яг хөө ингэж явдсан байж. Тэгээ эн чи одоо таны амьдралын одоо бас хайр дурлал мөнгө санхүү тэгээд гол бол юмнууд ч одоо яаж орж ирэх вэ гэхээр юм байгаа юм. Ер нь жоохон юу шүү та жоохон тийм аюу тийм харилцаа хүмүүстэй харилцах тийм жоохон тийм дайчин альфа ер нь юм тийм болгоо үтэй дайрдаг гэдэг тийм хүн байх гэдэг. Энд чинь нэг талаас зүг болооч нөгөө талаас бас буруу байх магадлал байгаа учраас ер нь үхэлдлүүдэд жоохон бодож байх хэрэгтэй шүү гэж байгаа нэгт. За хоёрдугаарт юу байна? Одоо юу гэдгийг за ингээ юм хийж болж байна. Одоо ер нь ингээ шинэ юм хий эсвэл одоо байгаа ингээ өргөжлөе болгоё бүтээ тий. Эсвэл одоо юу гэдгийг нөгөө талаасаа бас шинэ юм гэвэл хөдөлгөөнд орохны амьдрал чинь ажил төрөл эсвэл одоо ингээд амралт зугаалж гэдэг юм. Ямар ч үсэн амьдрал чинь илүү тийм гоё нэг зүгээс нөгөө зүг рүү одоо нар мандахаас жаргах зүг рүү гэдэг шиг тийм гоё одоо юм руу явах учраас
таныг бас нэг талаас тийшээгээ одоо их гоё 7 хоног бас олон үзэх юмтай, олон ярих юмтай тийм 7 хоног одоо бас байх нэ гэдэг хөтөр гарч иж байгаа юм. Гэхдээ энэ ардаа хоёр одоо чулуун гал улаан болов. Тэгээд одоо тийм суур кристалл байгааз бор. Юу гэсэн үг гэвэл юм байгаа юм. Танис та суурандаа уул одоо ингээ та одоо амар тийм дайчин, алан, хятан, болон, бүлэн, сүлбэн дээр байгаа боловч та суурандаа хаашаа явж байгаа, юуруу явж байгааг мэддэг байх хэрэгтэй байгаад байна. Энэ 7 хоног бол таны амьдрал их чухал 7 хоног. Гэхдээ анхааруулж зүйлс зөндөө байгаа 7 хоног учраас бас хамаагүй ингээд хүмүүстэй одоо юу гэдгийг шууд муудалцах юм уу заавал таны зүг байх гээд яах гээд ихэд бас аргагүй шүү. Ер нь юм жоохон бодож хийгээрээ суурандаа зөв зүйлийг бол бүхэн хатан хамгаалаарай. Суурандаа буруу зүйлийг одоо хамгаалуулаад тэгээ одоо Титаникт одоо суугаад одоо Титаникийг аврах гээд одоо засцуучид их азгүй. Бүтэн мөсөө бол мөрөгцөн одоо юуг одоо тэгэл тэндээ аргалчих гэж үзээд идэв. Тийм үйл бол болох гэдэг. За юу. За харин хоёр дахь нь дахиад бас саваа. 7 саваа. Хөзрийг ажиглавал нэгэн залуу эсрэгт сандарсан байдалтай нэг саваа очихсан. 6 савааны эсрэг ингээд бас үдчихэж штэ яг үндэ бол тэ. За ийм байгаамаа. Ингээд за яг хөө ингээд амьдрдийм байж, болдийм байж, бүтдгийм байж. Гэхдээ та юу хийх гэдэг юм шүү. Юмыг хийгээд хит бас жоохон юмыг та ганцаараа жоохон хийх гээд байна. Ер нь ингээд юмыг хийж болж гин, бүтээж гин, дажгүй байна. Хэцүү зүйл байгаа бол юмыг олуулаа хийх гээд тусламж одоо хайгаад явмаар байна. Хэрэг үнэхээр олохгүй бол юмтай өөрөө нүүр тулах хэрэгтэй байна. Нүүр тулж байгаадаа тийм ганцаараа би хэцүү байна, эсвэл зовж जैन, зүдэрч जैन гэж бодох шаардлагагүйгээр зүгээр л явчмаар байна. Заавал одоо юу гэдэг нэгэн тийм 7 хоног ингээд одоо дайнд орох чагаа шиг болж байгаа бол мэдээж дайн болно гэсэн үг. Дайн болно гэж бас айгүй олон тийм том сайн муу хэцүү тийм бас үйл самбаа шаардлагасан үйлдэл болно гэсэн үг. Энэ дээр харин та бүр тийм тэр хэмжээний бүр тийм дайчин болгон бүхэн харин бүр давчих шүү болгож удаа гэсэн маягийн тийм одоо хэмэрл унаатай чадaltaй шанстай байгаарай. Өөрийгөө маш сайн хамгаалаарай. Өөрийгөө бас сайн амраагаарай тийм. Өөрийнхөө хийх гэсэн юм маш сайн хийгээрэй. Өөрийгөө жоох тийм өмгөөлөхгүй бол тань руу жоохон тийм дайрт авчилсан таны арга юм уу таны амьдралыг бас шүүмжлэж оролцсон. Ер нь тань руу жоохон тийм дайрсан хүмүүс жоохон бас энэ 7 хонд гарч ирэх болно гэдэг хөзөр гарч байгаа. Одоо энэ хажуутал нь байгаа нь одоо барын нүд. Барын нүд барч бол бас арслан бол хундиг юмтан гэдэг байгаа шүү дээ. Яг үндэ бол тэгэхээр тэр хэмжээний энерги бол танд байгаа учраас гарцгүй таны одоо сэтгэлийн чин зориг мэдэндээ хөө яаж энэ чинь заа юу. За харин одоо гаргалгааны наривчсан хөзөр зүгээ орцгоё. Вау, гоё үзэр шүү дээ. За эхнийх нь 10 аяга. Аз жаргал. Хөөе. Ингээ юм хийгээд, ингээ болж бүтээгээд, ингээд одоо юмтайгаа нүүр тулсны дараачаас та үнэхээр сайхан амьдралын аз жаргалыг мэдрээд, гоё юм байх юм байна, гоё юм бүтэх юм байна, тийм. Энд чинь амьдрал гэхээр л байнга тийм зовлонцгүй, хэцүү хатуу зүйл бас биш шүү дээ. Айтайхнууд нь ч байгаа юм. За тэгээд айтайхан юм та бас зүгээр нэг өөрөөрөө биш, ганцаараа биш, тийм. Илүү олуулаа. Илүү тийм ямиг болгоё бүтээ гэсэн тэр тал руугаа та бас их сайхан мэдрээ сайхан явах юм уу гэдэг хөтөр нэгсэндээ маш сайхан үр дүнгууд гарна. Одоо таны хичээсний үр дүнгууд гарах учраас гарсны дараачих одоо бүх сайхан юмуд нь одоо ястай энэ мэтчлэн маш сайхан орж ирнэ гэж одоо энэ үзэр дээр гарч иж байна. Хоёр дахь нь одоо эмгтэй хатны үзэр. За эмгтэй хүн юу гэдэг юм? Аргалдаг те. Одоо чинь амар олон найчин бадар ирсэн байхад бол тэгэл аргалаа шүү дээ. Одоо аргалах зүгээр яах вэ? Яг тэрнтэй адилхан таны амьдрал гэсэн бас энэ 7 хоногт аргалууштай зүйл бас зөндөө болно. Тэгэхээр яарахгүй, сандрахгүй зүгээр л болох юмыг болтгоор нь болгоод тэгээд олон юм зэрэгцүүлээ. Зарим тохиолдолд хүмүүсийг эвийг нь олоо, заримдаа агаа ихчээгээд нэгсэндээ энэ 7 хоногийн одоо гэдэг таныг хийх зүйл бол
үр дүн чухал байнамаа. Эхний ингээд ямарваа нэг үр дүн гаргаа явчихад бол дараа нь арж арал гэдэг нь бол хангалттай сайхан мэдэр явчихнаа. Тийм учраас заавал нэг юм би өстэй юу шүү. Би бол одоо ийм том одоо яадаг гэдэг гэж битгий бод зүгээр л сайхан юм руугаа ор тэ. Заавал өөрийгөө бас тийм би ийм байх хэрэгтэй. Би өстэй ийм гэж одоо яах шаардлагагүй шүү гэж одоо гарч иж байна. За харин энэ 7 хоногийн одоо Oracle хөтөл юу гэж гарсан байна? Харцгаая. За цагаан дээр их гэж байгаа шүү дээ. За юу гэсэн үг вэ гэхээр одоо гэдгийг та юу вэ? Энэ 7 хоногт ер нь жоохон гормон жоохон даван гал. Нэг талаас аюу их тийм дайчин тийм алж чадна гэж байгаа ч нөлөөс бас гормон сайхан давмгаална гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр ер нь нэг юм бүх амттай хэрэлдэх аргыг олох заавал нэг юм замталж авахгүйгээр илүү тийм юм болгоё бүтээ эсвэл тийм ч юм уу ийм ухаа зухаа гэд хэрүүлэр тийм аргыг олох юмуд бол зөндөө байх юм байна гэж гарч ирж байна. Яг нь энэ бол яг үнэхээр муу зүйл бол биш. Ер нь бодлоо аавууд бол хайргүй өсдөг, хайргүй зоддог хүүхдээ бол. Ээжүүд бол тийм хайрлаа, дараа нь бас тийм эвлэрэх орон зай үлдээгээр заддаг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан таны амьдралд тийм зүйл хэрэгтэй байна. Шууд юм бас хайж болохгүй. Одоо бас тийм эвлэрэх орон зайтай, эсвэл дараа нь бас тийм очих нүүртэй тийм маягаар ер нь амьдрал руу таныг ороорой гэдэг үзэр гарч байгаа. Тийм учраас энэ 7 хоногт ер нь тийм хүмүүстэй муудалцж болохгүй, бас нэг арга эвэн олчдаг, болгож бүтээдэг тийм маягаар байвал илүү сайн юм а гэдэг үзэр гарч байна. За харин таны энэ 7 хоногийн одоо энерги ямар хөө байх нь харцгаая. За нэг сэлэм. Ер нь дараа 7 хоногоос эхлээ бүх юм сайхан тодорхой, тогтвортой нэг талдаа гараад бүх юм тийм одоо яг юу хийж амьдрах яах их нь сайхан ил болох юм байна. Тийм учраас та бас илүү тийм юмыг ингэж болох юм, тэгж болох юм гэдэгрүү та орох юм байна. Энерги ч гэсэн ер нь таныг тийм бөөрн хийхгүй эсвэл яг одоо тийм зүгээр бодъё л та. Та ямар нэгэнтэй нүүр тулахаас эсвэл яг цалингаа хэдийх мэдэхгүй байсан бол одоо шууд хэдийн байна гэдээ орж идэг ч юм уу. Эсвэл ингэх хэрэгтэй гэж яг тийм бүх юм энергийн түвшиндээ сайхан тодорхой одоо томруу болж ирэх учраас айх юмгүй, сандрах юмгүй тийм танд тийм дайрах боломжийг өгч байгаа юм байна гэж харж иж байна. За ингээ 2 дахь өдөр манд дуслаа. Хөтөл дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, субскрайб дараарай. Мөн донешн юул нь маш баярлах болно. За тэгэхээр мөн та гүрийн утган дээр юу хийхийг хүсэж байна, ямар зорилготой байна те. Юуны төлөө тэмүүлжин гэдэг бичиг явуулвал тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирлуулаад өрөөлөх болно. Дашин дуртахад одоо та байнгын стресстэй эсвэл хэцүү ингээд уур бухимдлаа эсвэл жоохон тийм аз нэгэлсээ ивэж өгөхгүй байгаа бол энерги цэвэрлэх Oracle давсыг маань хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. 10-20 минут сайхан давсанд ороод болохгүй төмпөнд орсон ч болно шүү дээ. Тэгээд 10-20 минут сайхан бясалгал хийгээд тэгээд сайхан шүршүрд орчхоор амар гоё бие чинь амраа сайхан болоод ирдэг байгаа шүү. За тэгээд энэ өдрөө сонсон хүнд хамгийн сайн санааг өссөн ерөө дашин дуртахад хурд чухал бас үр дүн чухал шүү. За юу энэ 7 хоногт бол. За амжилт хүсье. За одоо харин 3 дахь өдрөө дэлгэцгээе. За 3 дахь өдөр маань за хатны өдөр их хатан яа. За хөдрийг ажиглавал одоо нэгэн үзэсгэлэн бүсгүй одоо болцсон тариан талбай урд их тийм аз жаргалтай хэрнээ бас бардан маягийн гэхдээ их тийм тайван бас дүлгэн маягийн одоо ингэ сууж байна. За юу ясаа ер нь энэ 7 хоногт энэ хөдрийг сонгосон эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүний хувьд илүү тийм фемин энерги илүү их байх нь үдэ гэж гарч ирж байна. За тэгэхээр нэг тийм хүүхэн шиг шалжигнаад байна гэсэн үг биш шүү. Ойлгоорой. Илүү их тийм юмыг хайрладаг, халамжилдаг, одоос тийм одоо юмыг тийм гоё болгоё бүтээ те. Одоо хүмүүстэй ингээ очиж өгөө олон гэсэн тийм хурц гэхээс тийм зөөлөн талтай байх юм уу да гэсэн одоо угаасаа тийм үйлдэлж гарах юм байна. Одоо их тийм бас үйлдэл амьдралыг гэсэн танд ус тийж төлөх юм уу гэдэг үзэр одоо гарч иж байна. Одоо ер нь ингээд хайр дурлалч бай, хайр дурлалч тэр одоо юу гэдэг чинь
илүү их тийм бие биенээ халамжлая, болгоё бүтээ, санаа тавья те. Одоо ажил төрөл дээр ч гэсэн бас ер нь ингээ юу яа одоо баахан гэдэг тийм хүмүүсийг ингээ шахаж шаардаа эсвэл тийм ихгүйгээр одоо илүү тийм тайван байгаа юмдаа сэтгэл ханы. За тэгээд бас нэг зүйл гэвэл олон юмыг зэрэг зөөлжхий, болгоё бүтээ, хүмүүс нэг тийм муудалцаа яах вэ? Одоо таны тийм сонин энэ өдрийг сонгосон хүндээ жоох юм байгаад байна уу? Амар тийм дайчин бай, муухай харъя. Одоо зодон зөкөн хийхээр нэг л тийм болж өгдгөө. Зөрөө нэг тийм жоохон хайрлалаа те. Тийм бай, эсвэл гоё бай гэхээр илүү тийм гоё амьдралд нь үүдэн гараад тийм уу та гэж одоо гарч иж байна. За тэгвэл тийм 7 хоног бол энэ 7 хоног байна. Нэгсэндээ та маш сайн буян үйл, хүмүүс сайхан тусал, хүмүүс сайхан хайрал халамжил зөрөөд тэр сайхан буйны үеийн өвчин энэ 7 хоног бас ингээд хур бороо мэт сайхан одоо амар тийм гоёор сайхан орж ирэх болно гэж нэг талаас ингээд гарч байгаа юм аа. За хоёрдугаарт ер нь хийж байгаа зүйлсүүдээ амьдралдаа санхүү талаасаа бизнес талаасаа бодоод үз. Яг зөв зүйл хийж ийн одоо явж байгаа замын зөв те бас буруу юу? Ялангуяа ингээд олон зүйлийг зэрэгцүүлээ хийж байгаа зүйл болгоны зөв явж байгаа юу, буруу явж байгаа юу? Анхааруулжтай үйл явдал байна уу? Эсвэл одоо юм тийм бас одоо паниксэн байгаа юу? Чи эмэгтэй хүний гол зүйл чинь илүү тийм хянуур одоо нарийн деталийг анзаардаг штэ. Яг тэрнтэй адилхан та бас өөрийнхөө амьдралаа тэгж харж үзээрэй гэж энэ 7 хоногоос тэгж харж үзээрэй гэж одоо гарч иж байгаа юм аа. За тэгээ сүүлд нь гэвэл энэ чинь ийм байдаг юм аа. Хатан гэдэг хөзөрч нь юу өөрөө одоо 1-5 тал нь орлогын үд чинь ер нь нэгдсэн, зарлагын үд чинь бас нэг тийм гаргалгаж бас жоохон хаагдах тал руугаа байгаа юм байна. Тэгэхээр энэ 7 хоног бол танд бас санхүү талаас аягүй сайханууд орж ирнэ. Гэхдээ аягүй сайхан тийм буян үйл дээрээ хүмүүс сайхан туслаарай гэдэг хөзөр гарч иж байгаа юм аа. За хоёр дахь нь 6 сава. За юу шүү дээ хөө. Одоо амар тийм гоё бөм баяр болцсон. Нэгэнбаатар хэвээр бүхний толгой болчихсон. Хойноос нь ингээд дайчдоо тэгцгээе гэсэн маягтай байна. За тэр яг саяны хэлсэн үйл явдал болж ирэл та. Одоо амар тийм ингээд бас багал төрүүлэх хэмжээний гоё тийм юу болж байна. Үр дүнгээ өгсөн, амжилтанд хүрсэн, цалингаа нэмүүлсэн. Эсвэл одоо тийм хүмүүс таныг хараад яг зөвөр үнэлсэн тийм маягийн зүйлсүүд болж байгаа болох учраас одоо тэрний бэлтгэл нь таныг одоо тийм гоё хатан шиг ингээд одоо сайхан буян үлдэр гэж талаас гарч ирээ. Нөгөө талаас та одоо юу яана? Ер нь нэг зүйл сонгосон хүнтэй жоохон манифест сайн хэмээр. Ялангуяа энэ 7 хоногт яагаад одоо амар гоё ингээ ялли гоё болгоё бүтээгээ юм болж байна. Гэхдээ энэ бол яг үнэхээр дутуу. Бүрэн зүйл нь хизээвэ гэхээр та өөрөө юу яа? Одоо яг амьдралаас юу хүсэж байгааг ямар хөө байвал гоё юм. Яг юу байвал гоё, хинтээ байвал гоё, хаана байвал гоё те. Тэр талаа маш сайн бодож тийм хурц заар. Одоо чи юу штэ. Хоёр одоо ингээ чулуу яваад нэг нь очир тэгээ элемент гэх юм уу? Нэг нь очир нөөхөн тийм сумны зэв мэт тийм юм байна. Нэгсэндээ та яг амьдралд хаашаа явж байгаа, юу руу явж байгаа, юун зөв гэдэг мэдээд тэрний талаас сайхан манифест энэ 7 хоног хийвэл одоо зүгээр нэг аз ивэхээс илүү олон юм бүтсэн маш сайхан 7 хоног байх нэ гэж гарч иж байна. Гэхдээ яг энэ ер нь хүмүүс ингэж лээ. Жохон ирмэн нээл жохон ер нь тийм аз мацсан жоохон бөөрөхлөд байна гэдэг. Юу яадгийг. Одоо уг нь бол энэ 7 хоног үнэхээр би хэллээ шүү дээ. Сайхан аз зохиох юм байна. Бүх юм болж утгах юм байна те. Буян үлдэрээ. Гэхдээ ингэдэг. Муу зүйл яг ийм үед огцом орж ирэх магадлал байдаг хгүй юу? Гинтийн азууддаг ч юм уу, эсвэл гинтийн ослолдог ч юм уу, эсвэл нэг юм гинтийн тэнэг үйл явдал яг ийм үед амар чимээгүй орж ирдэг учраас би бас хүмүүсийг бас хамаагүй 100% азтай байна, одтой байна гэж бас жоохон магтах дуртай биш. Би өөрөө ч бас жоохон тэгж яагаад фактлаг төрлийн хүн. Амар азтай одтой ястай мань л нээлэн л Монголтой гэж солиорч байгаа л одоо өндөг ч юм уу, эсвэл ажилтнаас халагддаг ч юм болдог хгүй юу? Тэгэхээр одоо үгдгийн бас та бүхэндээ үзэх сонсогчдоо бас санаа зовсон үгнээс тэгж хэлж байгаа шүү. Тэрээс би нэг тийм бөөрн хэлсэн юм бол байхгүй шүү гэдгийг одоо та бүхэнд бас
хэлж байгаа юм аа. За буцаад хөзрлүүгөө ороход бол ийм байна. Ер нь нэг ийм та энэ талаар маш сайхан хариуцлагатай байх юм байна. Гэхдээ хариуцлага чинь нэг тийм алж чадсан тийм эрхшүүдтэй хариуцсан биш. Илүү тийм зөөлөн бусдыг татсан одоо тийм тав дахь мэдэрсэн хариуцлагатай байх болно. Тэрнийхээ үр ачаар маш сайхан гоё амьдралын гоё үр дүнд сайн хүрээ явнаа. Тэгээд зүгээргүй бас аж төрөл талч бас илүү тийм тогтвортой амьсгаа авах болтнуудаа гэж гарч ирж байгаа юм аа. За харин одоо гаргалгааны наривчсан хөзрөлгөө орцгоё. За яг л гарч иж байна да. Одоо 10 сум. За уурчилгаа. Ер нь энэ бол танд яг орж иж байгаа хувь тавилангаас орж иж байгаа хөзөр юм байна. Энэ чинь юу штэ? Хувь тавилан яг цаг нь болохоор хүнийг сайхан ивэдэг. Яг тэрнтэй адилхан таны амьдч гисэн бас яг цаг нь ингээд болж байгаа учраас яг ивэл хайраа аваад аз сайхан юм аа ивэгдээд гоё явж байгаа юм байна гэдэг хөзөр энэ бол яг цэвэр байгаа юм. Нэгсэндээ энэ өвгөн бол амьдрал хувь тавилан энэ балчир бол та өөрөө. Таны бас зөв зам руу орчоосай, бас зөв амьдарчаасай, буян үйлээ сайхан яваасай тийм байхасай гэдэг үүднээс ингэ таныг байлгаад байгаа учраас битгий өөрийгөө бас ингэ юу ягаарай, шахаарай. Эсвэл би ингэ хэцүү байна. Би бас энэ студиэр болж болохсон гэж битгий байгаарай. Ягаад гэвэл хувь тавилан таныг яг зөв хэмжээнд л авч үж байгаа. Энэ дээр одоо гэдэг чинь учиргүй одоо өөрийгөө тийм буруутгах ч юм уу эсвэл одоо ийм байхсан тийм байхсан гэж бодож байгаа бол битгий тэгж бодорой заа юу. Харин та бүр маш сайн явж байгаа. Нэгт. Хоёрдугаар хэцүү ер нь таны амьдрал ойрын хэдэн сар хэцүү нөхцөл байсан бол тэр чинь ер нь энэ 7 хоног сайхан дуусгахтанда орж байгаа юм байна. Яагаад гэвэл энэ чинь 10 сав одоо 10 сав буюу 10 сум гэдэг бол нэг циклийн дуусал нөгөө циклийн эхлэл гэдэг. Олон юм зэрэгсэн аюу олон тийм сонирхолтой үйл явдал болно, хэцүү үйл явдал болно, хайртай үйл явдлууд болох учраас одоо үгдгийг энэ болгоныг зэрэгцүүлж хагаад хүний нэг тийм гоё юм руу оруулалт юм аа заа юу. За харин хоёр дахь нь 10 гэж ярьж байна. 8 аяга буюу дахин төрөлт. За ястай энерги яадаг юм чинь шинээр эхэлж байгаа учраас та ер нь амьдралдаа одоо бас нэг тийм ухаарлын 7 хоног болох нь гэж харж байна. Одоо таны амьдрал ингэ явж байгаа олон зам байгаа, харьцаж байгаа олон хүн байгаа. Бас тэ анхаарал хандуулж байгаа ч гэсэн олон хүн байгаа. Эндээс яг аль нь зөвийн, аль нь бурууын, аль нь хулгайчийн, аль нь яг үнэн, чин үнээрээ хайрлаж явж байгаа хүн тэ. Тэр талаас чинь их тийм том шүүлт маягийн юм болох юм байна. Гэхдээ энэ одоо яг амар тийм том биш, зүгээр л таны хувьд жижиг юм үйлдэлээр анхаарагдаад ингээ сайхан орж ирэх үйл явдал болноо. Тэгэхээр битгий юм дээр ингээ санаад зөв битгий яалаа хэлээ заа юу. Зүгээр сайхан ингээд амьдралаа яв. Хүн амьтандаа муудалцах ч юм уу эсвэл яана хэлийг хэлээ болвол тэр нь битгий их өндөр ач холбогдол өгөөрэй. Зүгээр л чи хүний амьдрал явдгаараа явж гин. Хүн болгон бас ингээд төгс биш те. За ерөнхийдөө нэг юм зөв замраа таныг оруулахын тулд одоо буруу замраа таны жоохон бас түлхчээр та бас их ухаард юм аа. Тэр ухаарлаа та ингэ сайхан ухаарч байгаа учраас бас зөв зам руу орж байна гэдэг хөзөр гарч байна. За юу яа? Одоо энэ 7 хоногийн одоо Oracle хөзөр юу гэж гарсан байна? Харцгаая. За Рахула. Одоо чинь айхтар тийм дайчин зөрөгтэй бурхан биш үү? Юу яана? Ер нь тийм таныг айлгаад байгаа, хэцүү байгаад байгаа зүйлстэй энэ 7 хоног сайхан нүүр тулаадлаа явчаарай. Хэцүү байгаа зүйлстэй нүүр тулж иж яг үндэ тийм энэ бол бас хэцүү биш юм аа. Заавал бас тийм нүүр тул гэдэг чинь бас тийм зодоонуудын болно гэсэн үг биш юм аа те. Заавал тийм нүүр тул нэхэр л тийм одоо ингээл уйлал, орилж чарлал боо юм болох гэдэг тийм биш. Зүгээр л бас тийм айтайхан одоо бас бодсоос эвтэйхэн тийм эргэжч болох зүйлс ингээд байдгийн байна гэдэг танд ингээд бас энэ 7 хоногт ойлгуулсан тийм айтайхан 7 хоног бол одоо болно гэж хөдөр дээр гарч иж байгаа. Нөгөө талаас юу юм шүү. Харин тэр цэцмэн бүр зориг дагаж аз гэдэг хөдөр бол одоо хөдөр юм юу бол
энерги бол таныг энэ 7 хоног маш их дагах болно. Тэгэхээр та ер нь бас жоохон тийм зоригтой үйлдэлүүдийг маш сайн хийж явах хэрэгтэй юм шүү гэж харж иж байна. За харин энэ 7 хоног таны одоо энерги ямар хөө байх нь харъя. Вау. За нар үзэр 2 мэл хэлнэ. Үнэхээр энэ 7 хоног сайхан адтай оттой сайхан юм бүтээд гоё байх юм байна. Энэ чинь хэцүү шүү дээ. Энэ чинь байнгын тийм бас одоо миний хөзөрд бол юу гэдэг юм аа. Байнгын ингээд тийм адтай оттой гэж ярьдгүү. Хэцүү үедээ хэцүү, буруу үедээ буруу, зөв үедээ зөв, бас адтай үедээ адтай байна л хэлждэг. Тэгвэл энэ 7 хоног таны хувьд бол их тийм гоё ад зодн гийсэн, юмыг олон бүтээсэн сайхан 7 хоног болох юм байна. Гоё 7 хоног болох юм байна. Тэгэхээр энэ 7 хоногт ялангуяа зүгээр сууж болохгүй, юм хийгээд тэгээд танхаа гэхэд явах ёстой. Нөгөө талаас бас амьдралаа бас тэр чигээр нь харж үзээрэй. Болохгүй юм бол болгоорой те. Ер нь нэг тийм энэ 7 хоног бол таны хувьд бас энергийн төвшинч төр бас тийм жоохон юмтай нүүр тулуулсан одоо тийм санамсаргүй байж байгаа л яач тэгэл үйл явдал нь таныг нэг дургуй өнтэй ч юм уу нэг дуртай өнтэй ч юм уу тийм нүүр тулуулж яг тийм дургуй тийм ярих тийм сонирхолтой сэдвүүдээр хүчээр тийм яриулсан 7 хоног болох учраас энэ дээр бистэй ярьчлөө гэд бити их тийм одоо тийм би ярмааргүй байсан ингээд тийм хүннэр зогч авах бол шаардлагагүй юм бол байгаа шүү энэ 7 хонд болох болно. Гэхдээ туулаа гарсан дараа үнэхээр сайхан үйл явдал болно гэж гарч иж байна. За ингээд 3 дахь өдөр манд дуслаа. Хөзөр дэлгэвтэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн явуулаад маш баярлах болно. За тэгээ мөн та гүлийн явуулган дээр юу хийхийг хүсэж байна? Ямар хөө зорилготой байна те? Юуны төлөө тэмүүлж гэдгээ бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлуулаад өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санагдсан өрөө дашрын дуртахад ингээд байнгын стресстэй хэцүү эсвэл азууд нь нэг л тийм дутаад байгаа тийм юм мэдрэмж аваад байгаа бол та бүхэн маань миний хэрэгэлдэг, одоо миний хийдэг Oracle гэдэг энерги цэвэрлэлт авсыг хэрэглээд үзээрэй. Ердөө 15-аас 20 минут сайхан баантай усан. За бааныг бол юутай давстай одоо юутай усан те төмпөнтэй усанд хөлөө сайхан дүрж болно. Тэгээд дараа нь 10 минут сайхан бясалгал хийгээд сайхан шүршүр дороо гараад ирэхээр таны ингээд сайхан энерги сайхан цэвэрлэгдсэн маш тийм сайхан тайван ачааллын мэдэрсэн дотоод бодол чинь цэгцэлсэн болоод ирэх болно. Тэгээд дашрам дурсад ийм байна. Аз байн ивэдгүй. Ивэс үеднээстэй ашиглаж л байх хэрэгтэй гэдгийг. Ашиглахгүй бол тэр сүулт нь харамсах хэцүү үстэй. Тэгэхээр зүгээр сайхан битгий хэм бодороо заа юу. Зүгээр сайхан азтай бол даг гэл яв. За ингээд энэ зүйл сонсгондаа сайн санах хүсье. Дараач үзлэлээр уулзцай. Баяртай.